Окей. Аа за дараагийн дасгал exercise 08 clean гэсэн нэртэй програм байна. Exercise 08 гэсэн фолдер дээр clean гэсэн нэртэй файл үүсгэх нь байна. За тэгээд энэ файл нь clean place the command line that will search for all files in the current directory. Миний байгаа фолдер дээр байгаа бүх файлуудыг хайх нь байна. Тэгээд миний байгаа фолдер дотор дахиад фолдерууд бол байж болно, сабфолдерууд. Тэдгээрийг нь хүртэл тэдгээр дотор нь хүртэл хайна гэж энийг бол recursive гэж бол нэрлэдэг. Recursive байдлаар миний одоо би A гэсэн фолдер дээр юу гэдэг одоо shell гэсэн фолдерт маань exercise гэдэг фолдерууд бол байгаа. Тэнгүүд би shell гэсэн фолдер дээрээс хайнгууд энэ маань давхар exercise гэсэн фолдерууд нь ороод тэднийхэн дотор дахиад фолдер байгаа. Тэднийхэн дотгошоо ороод гээд бүх миний дотор байгаа бүх одоо миний байгаа фолдер дээр байгаа бүх файлуудыг нэгж үлдээхгүй хайна гэсэн үг. Тэгээд name энэ хайхдаа энэ нэстэ аюултай энэ ямар амар аюултай дасгал харагдаж байна. Энийг буруу ашиглах юм бол маш аюултай. Энэ аюул аюултай юу вэ? Команд гэж болохоор зүгээр энийг жоохон буруу ашиглах юм бол энд болохоор ингэж бичсэн байна. Файлын нэр нь ийм tilde тэмдгээр төгссөн эсвэл файлын нэм нь чаг тэмдгээр эхэлсэн байх юм бол start and end by гэж байна. Чаг тэмдгээр эхлээд чаг тэмдгээр төгссөн байх юм бол устгах юм байна. Би энэ файлуудыг устгах юм байна гэж чинь clean гэдэг нэртэй болохоор the command line will show and erase all files found. Тэгтээ ганцхан команд бичнэ. Тэнд ямар нэгэн цэг тастал эсвэл end эсвэл өөр ямар нэгэн shenanigans ашиглахыг зөвшөөрөхгүй гэж байна. Shenanigan гэдэг үгийг бол мэд бол үжижин биналидийн Google дээрээс хайцсан Монголд бол шалгуудлаа гарч иж байгаа хэлний зүйл гэж ийм утгатай үг бол биш. Англиар энэ тайлбар нь ямар нэгэн нууц dishonest activity яриа гэсэн байна. Тэгэхээр shenanigan гэдэг нь ерөнхийдөө бол энэ юм дээр болохоор бичиж санаалгаар ямар нэгэн хүн ойлгоод одоо хакерууд ч юм уу зарим юм дээр кодно хүнд ойлгомжгүй байдлаар бас айгүй хийдэг байсан түүхэнд бол байгаа. Тэгээд дасгалуудыг нь хийчдэг нөгөө нэг багш нь юу гэдэг ойлгодгүй нөгөө баруун ажиллах яг зүйлийг хийчдэг тэгээд баахан илүүдтэй тэмдэгтэй ашиг. Энэ болохоор ерөнхийдөө бол айгүй олон командуудыг холино гэсэн үг. Энэ цэг тасрал end гэдэг юм болохоор нэгээс олон команд бичих гэдэг байна гэсэн үг. Тэгэхээр ганцхан командаар хайх гэдэг нь өөр нэг команд, устгах гэдэг нь бас нэг команд. Тэгэхээр ийм зүйл бичихгүй гэсэн үг. Ганцхан командаар хайгаад чаг тэмдэгтээр эхлээд чаг тэмдэгтээр төгссөн файлуудыг устгана. Зөвхөн чаг тэмдэгтээр эхлээд чаг тэмдэгтээр төгсөөгүй байж болно. Эсвэл зүгээр файлын нэр нь өөр юмнаар өөр үгсүүдээр эхэлж хагаад төгсгөл нь чаг тэмдэгтээр байж болно. Тэгэхээр тийм бол биш. Start and end гэсэн байна. And нэг жоо гэдэг. Энэ end гэдэг санаа нь юу гэж байна гэхээр эхлэх болон төгсгөл нь гэсэн үг. Хоёулаа аль нэг нь биш. Хоёулаа байгаа. Тэгэхээр миний файлын нэр маань чагтаар эхлээд чагтаар төгссөн байх юм бол тэр файлыг устгана. Эсвэл миний файлын нэр энэ tilde тэмдэгтээр төгссөн байх юм бол устгана гэж. Энэ tilde тэмдэгт бол маш аюултай тэмдэгт. Энэ дээр хамаагүй устгах гэдэг командыг энийг бичиж болохгүй зүйл. Энэ маш аюултай зүйл. Би өөрийнхөө bash config дээр яг энэ зүйлийг миний амьдралд бол болгочихж ирсэн. Би маш чухал файлуудаа устгаж ирсэн. Тэгээд би дахиж тийм зүйл болохгүй үднэс өөрийнхөө энэ bash скриптэн дотор одоо энэ bash-га юм дотор түүнээс хамгаалах код хүртэл бичсэн байгаа. Тэгэхээр би санаанд байдлаар энэ би одоо би үзүүлээ. cd tilde гэх юм бол энэ tilde гэдэг нь миний home directory гэсэн үг. Тэгэхээр би энийг санаанд буруу ашиглаад remove home directory гэх юм бол миний home folder-ыг бүгд нь устгах хийчихнэ гэсэн. Home folder дотор маань байгаа
desktop, юу гэдэг downloads, music, одоо энэ дасгалууд бүх юм маань устна гэсэн. Home folder өдөр чигт устгаа хийж на гэсэн. Энэ бол маш аюултай команд. Хэрэв би echo гэх юм бол энэ маань миний home folder-ыг харагдуулах болно. Тэгвэл би энэ тэмдэгт маань өөрөө special онцгой тэмдэгт shell script-ын дотор энэ маань home folder гэдэг зүйлийг илэрхийлж байгаа хүн болгоны user болгоно маань өөрөөр home folder-тай ажиллана. Linux дээр home.gfo гэсэн байсан. Энэ Mac дээр болохоор users.users.gfo гэж gfo гэдэг энэ бол миний home folder бол байна. Тэгээд энд болохоор миний home folder ихтэд project гэсэн folder дотор course 42 rework shell гэдэг энэ зам маань явж байна. Хэрэв би санаанд зүгээр буруугаар устгах гэд home folder-аа устгах гэж бичих юм бол энэ бол энэ маш аюултай команд. Тэгэхээр энд маш болгоомжтой ажиллагаатай. Тэгээ энэ бол хамгийн гол зүйл маань болохоор бидний ажиллах команд маань find гэсэн програмыг ашиглан бид нэр. Тэгэхээр гарын явлага уншаад find manual. Тэнгүүд энэ маань за энэ find нэрнээс ойлгомжтой энэ програм юу гэдэг нь ойлгомжтой. Тэгээд энэ програмыг ашиглах. Энэ маань өөрөө бас жоохон syntax нь ашиглах одоо команд одоо бичлэг гэх юм уу syntax гэдэг нь болохоор би бичиглэлийг нэлээд байна. Тэр маань өөрөө жоохон эвгүй. Энэ бол одоо git гэж бидний өмнө ашиглаж ls юу гэдэг make дээр cd гэдэг шиг тийм амархан биш хэрэг энэ командыг ашиглах юм бол айгүй хачаа хачийн тэмдэгтүүд ороод ирсэн байгаа. Энэ жоохон эвгүй команд. Тэгэхээр би үнийг болохоор алхамаар нь тайлбарлах гэдэг оролдож гэж бодож байна. Тэгэхээр би эхлээд юу буцаад project байгаа folder руу орчих. Одоо энэ миний teacher-ийн project байгаа folder-ын дээр янз бүрийн файлууд байгаа. Shell дотроос би ямар нэгэн файлыг тэгэхээр би find цэг нь болохоор би хаанаас архиж байгаа бэ гэдгийг илэрхийлж байгаа. Тэгвэл цэг гэдэг нь болохоор миний current folder, яг энэ миний байгаа folder гэдэг зүйлийг илэрхийлж байгаа. Би ls гэдэг одоо харагдахгүй файлуудыг харуулаа гэх юм бол цэг 2 цэг гарч иж байна. Би энэ талаар дараа ярина гэж хэлсэн. Одоо цаг нь болж ах шиг байна. Цэг гэдэг нь болохоор бүх одоо folder болгон дотор энэ цэг гэсэн харагдахгүй folder бол байдаг. Тэр нь болохоор тухайн folder-ийнхаа өөрийнхөө замыг зааж өгч байгаа. Би одоо энэ дотроос ямар нэгэн програм ажиллуулахдаа бүтэн зам гэх юм бол users, gfo, projects, course, 42, rework энэ дотроос юу гэдэг ингээд ийм уртын бичээд байх нь бол маш хэцүү. Түүнийхээ оронд би цэг тавиад энэ миний байгаа folder дотроос shell гэх юм бол энэ маань болохоор цэг гэдэг нь болохоор миний өөрийн одоо байгаа folder-ыг бол илэрхийлж байгаа. Хоёр цэг гэдэг нь болохоор миний parent folder-ыг илэрхийлж байгаа. Одоо би course гэсэн folder дээр миний энэ folder маань байгаа юм байна. Тэгвэл би cd 2 цэг гэх юм бол энэ folder-с гарна гэсэн. За course гэдэг folder руу орчлоо. Тэгвэл миний өөр бусад course-ийн материалууд талаархаж байна. Тэгвэл чи rework буцаад орчлоо. За тэгвэл энэ хоёр онцгой зүйл бол folder болгоно үйлдвэрлэлийн системээс цаанаас арч нүдийг устгаж болохгүй яаж болохгүй. За тэгвэл би find хаанаас арих гэдэг энэ замыг зааж өгнө. Миний байгаа folder дотроос яг тэр дасгал маань өөрөө тэгж байгаа. Current миний байгаа өөрийнхөө байгаа folder дотроос current directory болон миний sub directory гэсэн байна. Миний дотор байгаа folder-аас хүртэл хайна гэж байна. Тэгэхээр миний дотор нь байгаа folder тэгэхээр одоо shell тэнгуүдээ би ls shell дотор ямар файлууд байна гэх юм бол shell дотор маань болохоор exercise ингээд саяны folder байна. Харин эдгээрээс хүртэл хайна гэсэн үг. Тэгэхээр find цэг хамгийн ихнээд би name гэдэг option-ыг үзүүлэх гэж бодож байна. Name артт нь би хайх гэж байгаа файлын нэрийг бичнэ. Хамгийн ихний засаг дотор z гэсэн нэртэй файл бол байгаа. За тэнгууд тэр маань болохоор энэ бидний хамгийн ихний файлыг бол харуулж байна. За тэнгууд би z бишээ ямар нэгэн shell script файлуудыг зөвхөн shell script файлуудыг хайх хүсэж байна. Тэнгууд би энэ хат дотор odd энэ double quotation mark энэ нэр хэмжиж байгаа. Энэ odd гэдэг маань болохоор wild character нэр нь юу ч үгүй болно гэсэн үг. Тэгээд цэг sh төгсөл нь sh shell script болж төгссөн ийм файлуудыг зөвхөн хай. За гэх юм бол миний tools дотор auto compiler sh tools дотор
commit message тэгмүүдээ shell 6 дахь дасгал дээр болохоор git ignored message, shell-ийн 5 дахь дасгал дээр болохоор бас git commit message иймэрхүү файлуудыг оллоо гэж байна. Эдгээр файлуудыг. За тэгэхээр энэ бол болж байна. За тэгвэл би shell exercise 07 руу ороод энэ дотор ямар нэг юм байгаа лөө. Байгаа маань тэрнээсээ гараад cd 2 цаг. Тэгээд энэ дотор би make дээр exercise 08. Энэ дотор би exercise 08 руу ороод энэ дотор би файл үүсгэж file touch энэ нэр нь болохоор checked bbc checked дахиад би за аваад арталт нь өөр бас файл үүсгэж danger энэ бол аюултай зүйл. За тэгэхээр одоо би нэрээ санаандгүй байдлаар энийг устгана гэдэг арах юм бол home folder тэр чигт нь устгана гэсэн. Энэ бол маш аюултай тэмдэгт файлын нэрэн дээр хизээч ийм зүйлийг энэ тэмдэгтийг бол файлын нэрэн дээр оруулахгүй байх хэрэгтэй. Энэ бараг тэр зүйлийг хүмүүст ойлгуулах гэж энэ дасгалын гол зорилго бас байгаа болоо гэж бодож байна. За тэгэнгүүт энэ хоёр файлыг хайж болж устгана гэсэн үг. Одоо би буцаад project-ийнхаа байгаа folder хүрээчлээ. Хэрвээ дотор нь зүйлс байна. Find name энэ дотор болохоор би wild checked wild character checked. Окей, сайн файлыг хайгаалчлаа. Дараа нь болохоор odd tilde тэнгүүд danger нөгөө файлыг хайгаалчлаа. Одоо үнийг устгана. Хайгаад тэрнийг би энэ гарч ирсэн output-ыг ямар нэгэн газар хадгалаад тэгээд тэр хадгалсныгаа энэ одоо файлынхаа замыг гэсэн үг. Яг энд хадгалагдаж байгаа гэдэг энэ файлын зам нь харагдаж байна. Тэгвэл үүнийгээ хадгалаад дараа нь устгаад гэх юм бол олон команд болчих гээд байгаа. Тэгэхээр ямар нэгэн илүү шинэ нэгэн байхыг зөвшөөрөх ганцхан командаар гэсэн. За тэгэнгүүт би энд page нэцэн байгаа энэ find парамиг эрхий яаж ашиглаж болох Linux-ийн энэ Nixcraft гэдэг надад хакийн хичээл заажсан энэ төв багш энэ сайтыг ажилладаг Linux-тэй холбоотой Linux-тэй холбоотой ийм сайтууд бол ажилладаг. Тэгээд энд бол Unix-ийн командууд янз бүрийн зүйлсүүдийг бол холбоотой блогбастад бас бичдэг байгаа. Энэ Cyber CTB гэдэг энэ бас нэг надад тэр хак хичээл заажсан багш бас нэг сайт нь. За тэгвэл тэн дээр харангууд энд болохоор find парамиг хэрхэн ашиглах жишээ бичсэн байна. Эндээс дараагийн миний харахыг хүсэжсэн болохоор exec option-ыг ашиглаад арталт нь байгаа эдгээр зүйлсийг энэ find парамиг бүр маш сайн ашиглаж сурчвал бол нь маш хэрэгтэй зүйл. Энэ find парамиг энэ командуудын эдгээр зүйлсийг бол нь маш сайн ашиглаж сурчвал хэрэгтэй. Гэхдээ би энэ байнга ашиглаад байдаг болохоор байнга бол ашиглаад байдаггүй. Ер нь бол мартсан. Гэхдээ надад ашиглах үе тохиолдол үе гарч ирдэг. Тэр үед нь би Google-д жаад engineering гэсэн memory-гоор refresh хийж аваад ер нь бол хийждэг байгаа. За тэгэхээр exec гэдэг команд би чинь exec гэдэг option-ыг ашиглахын тулд хайхаа бол одоо ойлгоцсон exec гэдэг командыг тэр файлыг олчлоо. Exec гэдэг нь болохоор тэр олсон одоо файлын замыг name гэдэг одоо эндээс хайгаалцсан. Би нэг зүйлийг бас мартсан байна. Хайхтаа name-с гадна би manual уншия find за тэндээс надад энэ exec гэдэг команд маань энд бол харагдаж байгаа exec гэдэг option-ыг exec гэдэг option-ыг хэрхэн яаж ашиглах энэ байна. Exec гэдэг бас хоёр янзын exec бол байд юм байна. Нэг нь болохоор exec send гэхдээ exec энэ нь өөрчлөгдсөн гэж байна. Whatever. За тэгээд exec дээр инээдрэгээд байна. Энэ миний хайгаад байгаа зүйл бол биш. Би хайх чаа файлын төрөл гэдэг зүйл хайх хэрэгтэй.
би зөвхөн жирийн файлуудыг хайх гэж symbolic link биш, би directory folder биш, би тэр нэг файлууд үсгэж явах хичээл дээр бид нэр бол үдсэн тийм зүйл биш. Жирийн файл хайх гэж байгаа гэдэг тэр тохиргоо нь энэ байна. Type энэ опшныг бас бичих ёстой. Хэрвээ B type B гэх юм бол block файлуудыг хайна, type C гэх юм бол character special файлуудыг бол хайна, файл type D гэх юм бол folder хайна, F гэх юм бол жирийн файл хайна, L гэх юм бол symbolic link хайна, P гэх юм бол FIFO файл бол хайна, FIFO файл, socket файл эдгээрийн талаар бол яг бид нэр бол одоогийн байдлаар зөвхөн файл, жирийн файл, symbolic link, directory энэ гурыг л ашиглаж байгаа. Тэр BC, PS эдгээр нь бол одоонд хамаагүй. Тэгэхээр миний үсч чадвал болохоор F энэ опшныг бол бичнэ. Түүнийхээ дараа exec command. Exec command-ны бид нар нэг хачин syntax тэр зүйлийг дандаа мартдаг юм аа. Тэгээд энэ documentation-ыг хараад санаж магадгүй гэж утсан чинь documentation хүртэл хүний толгой иргмээр ачаа юм байх юм. За тэгэхээр би ч санаад true if param named utility returns 0 value is exit status optional argument may pass the expression the expression must be terminated by semicolon зэг тастаар if invoke find from shell yara энэ амар хэцүү юм байна. Exec гээд араас нь shell script командуудаа бичиж болно. Гэхдээ энд бас нэг юм энэ хоёр зүйлийг заавал бичиж төгсөх ёстой. Ард талын хачин тахирлалтыг нэг хагдаж тахирлалтыг бичнэ. Тэгснэ зай аваад энэ ташуу зураас заавал энэ зүйлийг бичнэ. Тэгэхгүй бол энэ парамен error заадаг баа. Эдгээр нэг ямар учиртай вэ гэдэг би эдгээр нэг ямар учиртай вэ гэдэг би бол санахгүй байна. Энэ жоохон энийг би үргэлж мартдیں۔ Тэгэхээр би энэ find гэдэг параметрын талаар дараа нь энэ find гэдэг параметрын талаар тусна би нэг хэзээ нэг өдөр хичээл хийх бах тэр үедээ би энэ хачин тэмдэгт нь юу лээ бэ? Энэ сансныхаа дараа яг энэ find гэдэг параметр зөвлөн тусдаа би даасан видео хэзээ нэг өдөр дараа нь хийх болов гэж байна. Тэр үед нь бол үзээрэй эсвэл өөр интернетээс сайгаа судлаад энэ бий дагаад судлаараа энэ зүйлийг бичих ёстой. Гэтэ энэ дотор нь бас юм бичдэг энэ дахир хаалт дотор юм бичдэг. Би энэ find гэдэг параметр арай төвөгтэй үйлдвэрлэх юм уу? Бодит амар ядаргаатай энэ find гэдэг параметр өөрөө маш хүчрхэг параметр. Тийм хүч шимшин дээр бол дараа нэг нь бол ярих бах. Одоо энэ тохиолдолд бидний хүсч байгаа зүйл бол ерөөсөө exec remove тэгээд энэ опшн бол хэрэггүй дээ файлын нэр нь бол байх хэвээр. Тэр файлын нэр нь энэ дотор байгаа бах. Энд болохоор нэр remove гэдэг энэ ямар файлыг устгах юм бэ гэдэг нь бол энэ бичгтэйг байна. Тэгмээд файлын нэр нь энэ бичгтэн. Миний энэ хайгаад олсон зүйл энд байх юм болов гэж би бол тааж байна. Тэгээд төсөлдөө заавал ингэж дуусгах ёстой гэсэн мануал байж байна. За тэгэхээр би ч гэсэн нэг зүйл орлоо үзье. Энэ дээр нэг зүйлийг би нэмэх ёстой. Type F би жирийн файл хайхыг хүсэж байгаа. Ийм файлыг хайлаа. За тэнгүүтээ exec ls окей. За энэ файлыг бол харуулж байгаа юм. Би одоо энд арай өөр команд бичиж ls l гэх юм бол саяны файлын лист хэлбэрээр бусад мэдээллүүдийг харуулж байгаа файл permission, user group хизээ үссэн гэх мэтлэн бус мэдээллүүд нь харж байна. Энэ дотор бол яг нөгөө нэг миний хайж байгаа энэ string оронд нь солигдож ирж байгаа гэж ойлгож байна. Гэхдээ энэ дотор бас юм бичдэг энэ жоон тэр нь болохоор яг түүхтэй жишээ болоо явуучих واخ. Энийг одоо энэ find параметр ерөнхийдөө бол маш сайн ашиглаад сурчих юм бол энэ бол бас асар бичрэхэд бол үүнийг гэхдээ ихэвчлэн системийн админууд үүнийг бол энэ дээр бол мастер болсон байдаг. Яг тэр системийн админууд болохоор програм бичдэг хүмүүс бол яг биш. Тэгэхээр маань маш олон файлуудтай харьцсан веб сервер, mail сервер, юу гэдэг баахан сервер, баахан config файл, тохиргоо файл, баахан юзеруудын
янз бүрийн файл юмутай. Тэдгээр хүмүүс л ерөөхдөө бол энэ файлын параметр өдөр болгон харьцдаг. Тэдгээр хүмүүс л энэ файлын параметрыг бол маш сайн мэддэг. Түүнээс параметрт бол үнийг бол тэр бол сайн мэдээд бол байдаггүй. Яг энэ файл параметрыг бол би бол өөрөө бол бас маш төвөгтэй жишээнээр маш том прожект нэр хэдэн мянган файлтай, маш том файлууд, асар их файлтай тийм юмудаар ажиллаж исэн иргэний нисхийн маш их дата татагдсан, маш том, маш олон файлтай иргэний нисхийн одоо файлуудаар төсөөлж байгаа. Маш их дата байгаа. Тэр их хэмжээний датануудаас файл хайгаа, тэр файлуудын зэгцлэх янз бүрийн зүйлс төр би энэ файл параметрыг бол хамгийн сүүлд миний ашиглаж хамгийн төвөгтэй байдлаар ашиглаж ирсэн жишээ гэх юм бол тэр үед бол би энэ файл параметрыг бол маш мундаг ажиллаж сурцсан байсан. Тэр үед би эндний талаар видео хийгээд үлдээж ихтэй байсан. Дааж одоо тгийг байна. Тэгээ sorry. Гэхдээ ерөнхийдөө бол саяны дасгалын одоо яаж их арга бол ойлгосон байх гэж бодож байна. Би энд болохоор команд бичээд ард талд нь олсон файлуудын нэрэд нь энд ингээд солигдож байгааг ойлгож байна. Энд болохоор тийм нарийн төвөгтэй юм хийгээд авах шаардлагагүй. За тэгэнгүүт хайгаад олсноо яа. За тэгэхээр түүнээс гадна энд болохоор бидний юм болохоор хоёр янзын файл хайна. Тэгэхээр нэг команд дотор. Тэгэхээр би name дахиад энэ name гэдэг options ашиглаж болно. Тэнгүүд энд болохоор би checked odd checked enter. Wow. Энэ тохиолдолд болж байна. Тэгснэ ингээд бол хоёр янзаар хайхтаа би ингэж хайдаг санагдаад байна. За би нэг цэвэрлэгээ. Wow. Ингэж лав хайх нь буруу болж таарлаа. Энд тийм жишээ байна уу? Хараатгая. Байхгүй байна. Unix find multiple name address гадуур нэм хаалтанд бичих хэвээр болов. Тийм юм шиг байна. Дунд нь гэж бичих юм байна. Гэдэг нь or гэсэн үг гинэ. Эсвэл RV хэлсэн түрүүний find параметр энэ бичгэл нь жоохон ачин балаа гэж яриад байсан, жоохон эвгүй гэж дахиад энэ хачаа ачин дэнэгтээ бичгэл нь жоохон эвгүй хүнзэжлэхэд. Энд болохоор Python файл бол HTML файлуудыг бүгдээр ингэ хаа гэсэн байна. За тэгэхээр би үүнийхээ оронд одоо саяхан гэж чинь гэсэн. Escape character хаалт бичлээ. Тэнгүүдээ би дунд нь гэдэг үсэг чинь гэдэг нь болохоор энэ файл эсвэл энэ файл or гэсэн тэмдэгт тэнгүүдээ төгсөлт нь дахиад би хаалтаа хаана. Тэгээд энэ нь болохоор энд хаалт нэгдээд энд хаалт наагдаж байгаа гэж. Энэ хаалтан дотор expression бол хайх паттернгийн expression байна гэсэн үг. За тэгээд enter. За тэгэнгүүт саяны хоёр файлыг маань болохоор list хэлбэрээр харуулж байна. Одоо янз энэ exec гэдэг энэ ls гэдэг файлыг remove гэдэг командаар солиол залгуур маань болоо гэсэн үг. За тэгэнгүүт би энд remove enter. Boom саяны файлууд байхгүй болсон. Одоо би саяны файлууд хай байхгүй. За би харин даалгавар одоо уншаад бай. Command line маань болохоор show and erase гэсэн байна. Энэ файлыг оллоо. Тэгээд түүнийг принтерлж харуулна. Тэгээд устгана гэсэн байна. Би энэ болохоор remove гэдэг команд биччихэнгүүт энэ маань болохоор шууд ямар ч харуулахгүйгээр устгаж байгаа. Би энд remove гэдэг команд бичэнгүүт
ямар файлууд олсон бэ гэдэг харуулахгүйгээр шууд устгах хийж. Тэгэхээр энэ жоохон асуудал болох гэдэг. Би принтэрлээд устсан. Принт гэдэг энэ аюу амархан байж магадгүй юм шүү. Би нэг зүйлийг санаж байна. Энэ find гэдэг параметр edit-ийн принт option байгаа гэж бодож байна. Эндээс энэ documentation гэдэг уншихад арай хэцүү учраас би энэ Google дээр тэгээ Unix find exec print and execute exec and print. Энэ би харин print гэдэг нэг юм option байдаг санагдсан. Documentation гарын явдлын ордонгуудаа энэ уншаад амар хэцүү байна гэж хаацсан. Уул нь хаа нэгэн газар энэ зүйл бол байсан баг. Уул нь бол mail фонт яг нэг print гэдэг зүйл бол орж ирсэн. Тэгэхээр би print ингээд зайних болно гэсэн. За тэгэхээр би энд юу гис 2 файл үүсгэдэг. Энэ би дахиад тэр дотор фолдер руу нормоор байна. Шууд энэ фолдер руу үүсгэж тэгэхээр цаг өмнөд checked ABC checked тэгмэдэ danger ингэж үүсгэсэн баха. Boom. За тэгмэдэ одоо printeрлээд дараа нь execute хийн. Yep. Энэ ls гэдэг команд бол биш. Remove гэдэг команд. Тэгэхээр би ингэ ажиллахаас өмнө хэлцээвлээд хий. Одоо энэ маань эцсийн команд нь find миний байгаа фолдер дотроос зөвхөн файлуудыг хайна. Тэгээд тэр файл нь ямар нэртэй ч болно. Ийм тэлтэйгээр төгссөн эсвэл чагтаар төгссөн файл байх юм бол устгана. Тэгээд устгах нь биш. Тэр файлуудыг хайж олно. Олсныгоо принтэрлэн тэгмэд араас нь тэр файлуудыг execute энэ командыг тэр файлууд дээр ажиллуулна. Boom. За тэгэхээр энэ файлуудыг принтэрлээд харуулж байна. Одоо би дахиад хайх юм бол зүгээр устгахаа болчих. Зүгээр list хайж байгаа. Саяны файлууд байхгүй болсон. За тэгэхээр ядаргаатай урт команд бичлээ. Үнэгээ copy-дод shell exercise 08 энэ дотроо би nano биш би үнэ зүгээр echo command ашиглах үстэй шинэ мөргүүгээр эдгээр нь төгсөлт нь шинэ мөр ядаргаалаад байгаа учраас окей энэ урт командыг clean гэсэн нэртэй файл болгоод хадгалаад байгаа. Boom болцсон гэж бодож байна. Яг одоо ингэ харах юм бол clean гэсэн нэртэй саяны параметр байж байна. Одоо би саяны 2 файлаа үүсгэдэг. За хажууд нь би checked ABC checked эсвэл danger гэдэг danger тэмдэг файлаа үүсгэчлээ. Bash clean саяны 2 файлыг одоо устгачлаа гэж байна. Одоо ингэ харах юм бол ганцхан clean гэсэн файл байна. За тэгэхээр exercise 08 маань болчлоо гэж бодож байна. Ганцхан командаар ямар ч илүүдтэй шинэ нэгэн байхгүй принтэрлээд саяны файлуудыг устгасан. За тэгэхээр дараагийн хичээлээр уулзлаа. Баяр та.